Юан бол азгүй хинч тоохооргүй тэм нэгэн хүн юм. Юан онгоцны буудлаар явж байгаа генитал өөр ертөнцийн рүү шилжих бөгөөд дээгүр нь хүн аалз эмэгтэй нисэж байгаа хар. Юан бүр толгоо нэргээд эргэн тойрноо сайн ажина. Тэр ихэндээ ирсэн газар зүгээр нэг баяр наадамд ичгсэн байна гэж боддог боловч тэнд байгаа адгуу самтах хүмүүсийг харж байгаад үнэхээр л өөрийгөө өөр ертөнцид ичгсэн гэдгээ сая нэг ухаарч ойлгодог. Алхаж байгаад хүч шалгадаг бурхны чулуун дээр ирэх бөгөөд хоёр шидэн чулууг хамгаалж байдаг. Юан чулуунд хүртэл чулуу гэрэлтэж тэгээд тэнд байгаа хүмүүс энэ ямар харах шиг царай муутай юм бэ гэж иргэн тойрны байгаа хүмүүс нь хэлнэ. Мөн чулууг хамгаалж байгаа хоёр шидэн цагаан гэрэл бол шидгүй хүмүүсийн тодорхойлдог гэдгийг хэлдэг бөгөөд маш жижигхэн цэг шиг ногоон гэрэл байгаа нь харагдана. Шидийн хүчгүй байна гэдгээ мэдсэн Юан өөртөө гутаж хоёр дахь амьдрал нь хог шиг байгаад гутаж өгөхөөр шахна. Юан нэргэн тойрноороо алхаж ич шид сурах гээл алхах бөгөөд маш их гутаж байлаа. Юан гутаж байхдаа нэгэн хөгшиг хүнтэй уулзах бөгөөд өвөө түүнийг залуу минь битгий гутар гэж сэтгэлийн дэм өгөх гэж хэдэн үг хэлнэ. Мөн чи амьд үлдэхийн тулд ажил хийх хэрэгтэй штэ гэд Юан фармын ажил хийж эхэлдэг. Юан огт шидвээ биш бөгөөд ургамал ургуулж чаддаг юм байлээ л дээ. Гэтэ том баг шидийн хүчтэй гэсэн. Юан нэгэн орой алхаж байгаад хоёр хос бие биентэйгээ нялуурч байхыг хардаг бөгөөд эмэгтэй нь гинтл эрэхтэй ихэ бүх зовсыг сорчдаг бөгөөд эмэгтэй нь цус сорогч байдаг бөгөөд бас нэгэн өөр залуу байдаг. Нөгөө өгсөн залуугийн найз танихгүй залууг аврах гэж бүх хүчээрээ дайралтын. Гэвч цус сорогч эмэгтэй арай идэв хүчтэй байдаг бөгөөд бүх дайралтын хаан танихгүй залуу хамаг хурдаараа зугтах боловч цус сорогч түүнийг бариад аваад энэ үйл явдлыг харсан Юан хамаг хурдаараа бай газараасаа зугтах болож Юан ойд гүйж байхыг цус сорогч мэдчихдэг бөгөөд нэг л мэдхэд ард нь ирчихсэн байлаа. Юан маш их айж байхад цус сорогч эмэгтэй ямар муухай царай муутай юм бэ гэж хэлээд Юаныг шууд алах гэж бүх цусын сорно. Яг энэ үед агуу тесрэлт болох бөгөөд тэнгэр дулаан гэрэл хаснаа. Нэгэн үл мэдэгдэх охин гараад ирсэн байдаг бөгөөд тэр охин бол тулаанч байдаг бөгөөд Юаныг энэ бол цус сорогчоос аврна. Тэгээд тэр дорн цус сорогчийг устгаж орхидог бөгөөд Юан ухаан орж өөрийг нь хэн аварсан гэдгийг хартал шидэд охин байх нь тэр. Юан баярлалаа гэж хүн чинь харин Юаныг шууд алах гэж үздэг юм да. Тэгвэл нэг сонир юм шидийн хаалт байдаг болохоор Юаныг ямар нэгэн байдлаар өсө цохиж чаддаг юм. Тэгээд Юан өөрийгөө ямар амар токсик газар ирчихвэ гэж бодох бөгөөд азар Юан нэг ичидтэн цаар Юан охин тэгээд ном өгөх бөгөөд тэгээд ном өгчөө тэгээд алга болчдөг. Харин нэг өөрлөн дарид байгаа охин болохоор Мофе гэдэг юм билээ. Тэгэд оройн Юан шидийн сургуулийн захиралтай уулзах бөгөөд захирал эмэгтэй номыг нь харчаад Юаныг сургууль сурч болно гэдгийг хэлээ. Юаныг ер нь бол битгий асуудал үүсгээд бай гэж ерөнхийдөө бас хэлнэ. Юан сургуультай ер нь бол маргааш явна. Шидийн сургуультай ер нь бол ингээд авч байгаа. Юан ингээд оройн шидийн номоо унших бөгөөд номыг нууцсан ил болох бөгөөд ном маш их хичээдийн тарин нууцтай бөгөөд шидтэнгүүдийн түүх бичигдсэн байдаг. Маргааш өглөө нь байдгал нэг өдөр өнгөрч байхад нэгэн залуу албаар Юаны шидийг шалгах гад юм бол чулууг ингээд Юаны тэр авир руу ингээд өнхрүүлдэг. Шидийн чулууг Юан санаандгүй бариад авнаа. Өмнөхөөсөө илүү ногоон гэрэл хасах бөгөөд Юан өөрчлөж доторх байгаа аратан нь зэрсэн байдаг бөгөөд нэг ягаан өстэй охины гарыг шууд латгаж орхино. Юаны энэ үлний охиныг ичээж орхино. Охин хамаг чадлаараа бай газараа орхиод ичээд алга болов. Шидэт номны гар утсаа болгож орхисон байдаг бөгөөд гар утснаасаа би сая өөрийн мэдлгүй сонин үйл хийж гисэн гэдгээ номын шидэтэнд хэлэх бөгөөд шидэтэн Юан дандан хүч нь хэтэрхий ихсэж байгаатай холбоотой гэдгийг шууд хэлдэг. Бүх хүмүүс бэлтгэл хөдөлгөөн хийдэг бөгөөд Юан яг бэлтгэл өндөр хөх шахах бөгөөд яг л там шиг байлаа. Дасгал дуусч хоорондоо тулд гэж хэлэхэд нэгэн атмаа нөхөр Юан би тулдмаар байна гэж хэлдэг. Багш нь зөвшөөрч албан ёсны ихний тулаанд орно. Тулааны хааныг гүнж үзэж байдаг бөгөөд тулаан эхлэх бөгөөд өсөлдөгч салхины шидтэн байдаг бөгөөд Юан руу дасалтгүй салхиар дайрна. Юан сурсан ургамал дууд гаргаараа өсөлдөгчөө амархан ялах бөгөөд энэ тулаанд ялнаа. Тулаанд ялсан ч гэсэн хит их шид ашигласан учраас ухаан алдан унчихна. Юан ухаан ортол нэгэн тосгонд сэрэх бөгөөд нэг залуу Юан дээр гүйж ирэх бөгөөд биднийг авраач гэж хэлдэг. Өөр нэгэн залуу түүний хойноос нь чангаар аваад өвчдөг. Нэгэн охин тэнд даарч суух бөгөөд Юан тэр охинд
тус болох гэж хичээнэ. Гэвч хоёр залуу хурж ирэв. Охин хідэн төгрөг хүрэх бол гэж хоорондоо ярилцсанаа. Юаныг алгадаад цаашаа охиныг аваад явчихдаг. Гэвч Юан хойноос нь очин охин аварч хоёр танхаа итгэхэд түүнийг зодно. Яг энэ үйл явдал болж байхад Яаны зүүд жимшиг бод байдлаасаа сэрнэ. Яан сэрсэн хойно номын шиттэн сая босон зүйлийг хэлэх бөгөөд нэгin шиттний өмнөх амьдралыг харсан гэдгийг хэлнэ. Яан шиттэнгүүдийг удирдахын тулд тэдний бүхэл түүхийг мэдэх байх ёстой гэдгийг бас хэлнэ. Шидийн намн гарах шиттэнгүүд бүгд л өмнө нь энэ ертөнцид амьдарч байсан бөгөөд тэдний түүхийг шидийн хүчрийн номонд бичсэн байв. Тэгээд энэ шиттэнгүүдийн удирдахын тулд тус номын шиттэнг нэлээд сайн ойлгох ёстой байлаа. Яан харин утсаа ухаж Мофе шиттэнтэй ярилцах тухайн мөчөд гаднаас хоёр охин гинт ороод ирэх нь тэр. Учир нь Юан эмчийн өрөөнд байж байсан бөгөөд тэр хоёр өрөөнд нь цус сорогчийн хаан бас орж ирдэг. Тэгээд тэр хэд нэг чухал зүйл ярилцаад гараад явна. Энэ өдөр Юан оройн гэрлүүгээ буюу доктор байр руу явна. Юан гэртээ сайхан гомн чамж Юан болсон бүхэл зүйлийг бодож байх үед гадаа нэг цус сорогч ороод ирлээ гэж бодон нуугдаж байгаа нүрлэн цогчхна. Тэгсэн юун цус сорогч гүнж байдیں۔ Юан сандраад Юаныг гүнжиг чирээд орон дээр тавиад өөр ор байхгүй учраас хажууд нь Юан нам унтаад орхино. Төд удалгүй гүн цэрээд Юаныг гаж донтон байна гэж бодон аимшигтай зодно. Юан чадлаараа болсон үйл явдлыг тайлбарлаж гомонгосоо гүнжил өгдөг. Тухайн мөчид жинхэнэ цус сорогч нар гаднаас орж ирдэг. Юан гүнжтэй цуг нуугдах бөгөөд цус сорогч охтууд тэр хоёрыг яг олохын даваан дээр Юан шидийн хүчээр хоёр цус сорогчийн түр сатуулна. Дараа нь Юан гүнжийг аваад ойроо зугтаж орхидог бөгөөд араас нь цус сорогч охтууд хөөсөр байгаад олоод ирнэ. Юан өөрөө сайн тулдаж чадахгүй учраас номноосоо Мофиг дууддаг бөгөөд Мофи хоёр цус сорогчийг аимшигтай шилэн дотор хийж дараа нь шарт яг л алах гэж байтал цус сорогчийн хаан гараад ирнэ. Цус сорогчийн хаан нөгөө хоёр охиныг аврах биш шууд хоёр туслахаа алчдаг бөгөөд Юаны утсан дуудлага ирэх бөгөөд уттан буюу утасны шиттэн болсон шиттэн байдаг бөгөөд Юан А левелтэй босныг нь хэлнэ. Тухайн мөчид цус сорогчийн хаан ерөнхийдөө Мофогоос ер нь бол Мофотод ерөнхийдөө бол туулдах бөгөөд тэр хоёр тэнцүүхэн тулддаг. Гэвч тулаан үргэлжлэх тусам Мофо ялагдах магадaltaй болж байгаа харагдана. Юан тулааныг анзаарч байгаад утасны шитгэнгээс яах вэ гэж асуунаа. Утасны шитгэн тус болж чадахгүй байдаг бөгөөд дахиад өөр шитэн дуутахад хүчин чогт хүрэхгүй Юаныг анзаарсан гүнж Юантай ярилцсанаа. Юан өөрийнхөө бүхэл үнийг хэлдэг бөгөөд өөрт ертөнцөөс ирсэн гэдгээ ч хэлдэг. Гүнж өөрийнхөө чадвараа ашиглан Юанд шидийн хүчээрээ тус болдог. Юан гинтл өнгөрсөн цагт ирдэг бөгөөд Мофи амьдрал гарна. Өнгөрсөн цагийг харж байгаа тус болж огч чадахгүй Мофи асар сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд тэр гуйлагчин залуу маш илдэг хандах бөгөөд Мофи маш их дайчин нэгэн гуйлагчин залуу эргэн тойрныхоо хүмүүс гоё хандаж байдаг байлаа. Хэдэн танхаачтай гуйлагчин залуу аимшигтай зоддог бөгөөд Мофи тэр үйл явдлыг хараад маш их уурлав. Мофи танхаачуудыг зогсоодог бөгөөд гуйлагчин залуу харин Мофид сэлэн бүгдэг. Хөндлөнгөөс ажиж байгаа Юан бүх үнэн харж байдаг бөгөөд яг үнэндээ гуйлагчин залуу Мофиг өөртөө дурлуулж муу нэгэн болгож алуурчин болгож байдаг бөгөөд Мофиг хуурч байдаг. Яг энэ үед бодит ертөнцид аимшигтай тулаан болж байдаг бөгөөд цус сорогчийн хаан Мофиг ялж алах гэж байлаа. Харин Мофи цус сорогчийг дийлэхгүй гэдгээ мэдэж байдаг бөгөөд сэлмэн хаяж цус сорогчийн хааныг түүнийг амжилттай сөлбөж орхино. Яг энэ үед Мофигийн цусны шидийг ашиглан цус сорогчийн хааныг өрхөнд оруулж амь насаараа Юаныг хамгаалж байсан юм. Тухайн мөчид Юан утасны шидтэнтэй цуг өнгөрсөн цаг хугацаагаар илсэн байдаг бөгөөд Юан Мофиг наа залуучин чамаа хуурч байгаа гэдгийг хэлсээр чарсаар байдаг. Тэгсэн хамгийн аимшигтай нөгөө залуу Юаныг харж сонсож чаддаг бөгөөд амаа хамих гэж хэлнэ. Мөн тэр өөрийгөө жинхэнэ чөтгөр гэдгийг хэлхээс гадна өөрийгөө Ано гэж танилцуулна. Мөн Юаны Мофит та нар бол миний хувьд бол зүгээр NPC нар шүү гэж хэлдэг бөгөөд non player character гэсэн үг бөгөөд монголоор туслах дүрэл гэсэн утгатай юм да. Юан харин надад энэ амьдралд чухал гэж хашгирч гарна. Мофи харин түүний харилцсан яриаг сонсож байсан байдаг бөгөөд Мофи өмнөх болсон бүхэл гоё дурсамжаа бодно. Ано хамт өнгөрүүлсэн бүхэл үйл явдлыг үнэн байсан уу бодит байсан уу бүүмэд Мофигийн тарих гацж орхисон байдаг бөгөөд нэг хөдөлгүй Ано гаднаас ороод ирэх нь тэр. Мофи ээжийн минь хийсэн шүл гэж худлаа хэлнэ. Мофи тарих толгоогоо эргүүлж байлаа. Юан энэ их худал хуурмгийн зүйлийг мэдэж байгаа ч үнэндээ Юан галзуу хүн шиг дотроо тийжлээ. Мофи Ано хоёрын хооронд ярилцаж байгаа бүх зүйлийг нь ажиглаж байдаг бөгөөд тэд нар
хамтдаа буу халнаа. Маргааш нь Мофи дахин нэг аялал энэ тасалбар авах бөгөөд энэ яг үнэндээ өрх бөгөөд ямар ч утга учиргүй тасалбар юм. За тэгээд Мофи ерөнхийдөө бол Ану дууссан болохоор тэрний аал гэсэн бүхэл зүйлийг алаад ерөнхийдөө бол оройн Анутай цуг ер нь бол замхаг дээр уулзахаар тохирно. Мофи ерөнхийдөө бол дурлалаасаа болоод сохорсон бөгөөд дахин нэг алдлага үлдэж өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ зөвл гэж бодсоор байдаг. Мофи гэртээ ирснийхэн дараа энэ хотоос нэг мөр явах гэж байгаадаа нэлээд хөөрхөн тогтлоод авна. Мофи ирг гисэн газартаа ирж самхаг дээр хамгийн түрүүнд ирдэг боловч Ану ирээгүй байлаа. 3 өдрийн турш ирэхийг хүлээсэн боловч огт сураг байдаггүй. За, part 1 энэ хүрээ дуусч байна. Дараагийн үйл явдал юу болох бол гэж бодож байвал 100,000 үзэгчтэй болвол шууд part 2-ыг тэр дор нь хийх болно. Part 2. 3 өдрийн дараа Мофи замхаг дээр Ану хүлээсээр байдаг. Юан хичнээн Ану чамаа хуурж байгаа гэдгийг хашгиран хэлсэн ч огт Мофи сонсдоггүй. Өглөө нь Гүйлт мастер ирдэг. Гинэт замхаг дэлбэрч Мофи Анугийн хүмүүст барьцаалагдана. Асуудал орчихсон юм болов уу гэж бодон хамаг хурдаараа доошоо бууна. Үүдэнд байсан 2 танхаа этикетийг алчхаад гарч иртэл нилээд олон танхаа этикетүүд байх нь тэр. Мофи тэнд байсан охин аврах гэж бүхэл танхаа этикетүүдийг устгаж орхидог боловч аварсан охин хутга цээж рүү сүлбэж орхино. Охин хутгаа зоочгоод шууд Анугийн зүг гүйж очиод Мофи Анугийн залинд орчихсон гэдгийг хэлнэ. Мофи Ануг хараад баяртай байдгийг сая болсон үйл явдлыг ойлгож чадахгүй байлаа. Тэгтэл нэг дээрэмчин хурч ирэн Ану бидний ахлагч юм шүү дээ. Муулхуу минь гэж хэлээд тэр 2 хоногийн өмнө төлөвлөсөн гэдгээ хэлнэ. Мофи цус алдаж байсан ч хамаагүй Анугийн зүг мөлхөж байлаа. Юу энэ харин үйл явдлыг гаднаас ажиглаж байсан учраас хамаг шатлаараа Ану чамаа хуурч байсан гэдгийг хэлсээр л байдаг. Мофи гэвч огт сонсохгүй. Мофиг өвдөг сүгдүүлэн Ану урд нь сүгдэж суухдаа Мофи өнгөрсөн Анутай хамт өнгөрүүлсэн сайхан түүхүүдээ бодно. Мофи тэр бүх сайхан үйл явдлууд нь худал хуурваг байсан мэдээд хагас галзуу хүн шиг л болчих. Яг энэ үеэр хідэн шитгэнгүүд гарч ирсэн байдаг бөгөөд тэд нар тосгон галтан шатааж эхэлнэ. Мофи хэцүү нөхцөл байдлаасаа гарч харин үзэн ядалт болон хувьд шууд Ануг алхах гэж дайрна. Гэвч өөр нэгэн сахиусан тэнгэр буюу шидтэн гарчнан Ануг хамгаална. Мөн шидтэн Ану бол хүшгүй мөнхийн оршихуй гэдгийг хэлдэг. Гэвч Мофи дасралтгүй дайсар байдаг. Гэвч шидтэн бүх цохилтыг нь хааж чаддаг бөгөөд хүчээр Мофигоос илүү хүчтэй байж таарна. Мофигийн сэлэмж хуугарч охин Ануг гол зорилго нь Мофиг шидтэн болгож өөрийн боолго болгох байсан бөгөөд сансандаа хүрч чаддаг. Харин энэ үйл явдлыг харж байсан Юан уурандаа Ануг зохих гэж үздэг. Гэвч огт онсонгүй. Биеийг нь нэвтэлчихнэ. Юан би яагаад чамайг зохиж чадахгүй байгаа юм бэ гэж Анугаас асууад чи чинь зүгээр л NPC штэ гэж хорчонтой нь хэлнэ. Гинэт л орчин тойрон нэг л сонирн болж хувна. Энэ ертөнцийг видео тоглоом гэдгийг ухаарч ойлго. Тийм болохоор энд яасан ч болно гэдгийг Ану хэлнэ. Яг л манан шиг ерөнхийдөө бол Ану замхарч алах болцоход Юан буцаад Мофигийн байгаа газар хойлохно үлднэ. Түүнийг аврах том модноос чөлөөлөх гэсэн боловч огт ер нь бол Юаны хүч хүрдэггүй. Тэгээ Мофиг аварч чадахгүйгээ мэдээд бодит ертөнц рүү очихын тулд Мофи рүү мөсчихнэ муу бяцхан жотгор. Чи чинь ертөнцид хэрэгтэй хүн гэж хэлээд өөрийгөө сэлмэнд өөрийгөө зоогоод яг энэ мөчөд Мофи ухаан орох бөгөөд өнгөрсөнд болсон өөр ертөнцид чамайг Ану чамайг хуурч байгаа гэдгийг үгийг хэлж байсан. Бүхэл мөчийг сандаг. Мофи Юаныг үхсэн цогц дээр очиж яагаад ингэж байгаа юм бэ гэж уйлна. Гэвч Юан үхээгүй байдаг. Мофигийн хөлнөөс байрна. Учир нь гүнж миний сүнсийг цэнэглэж байгаа болохоор би үхсэнгэ гэдгээ хэлнэ. Мофи сая уйсан дааш тэрөө жоохон бантаж нүүр нь улааж орхино. Мофи Юан хоёр шууд л хөтөлцөөд яагаад байгаа бүү мэд муусан бяцхан чөтгөрөө. Тэгээ шууд одоо цагт ирдэг. Юан одоо цагт иртэл гүнж бас ухаан галтаж Юаныг тэрч газар уннаа. Юан өөртөө нилээд итгэлтэй болсон бололтой. Шилээ дээшлүүлж байгаад Мофид хандан хоёулаа нэг хүн болъё гэдэг бөгөөд шууд утгаараа Гоку шиг нэгдэлд орчихно. Ингээд цус орогчийн хаан Чөтгөрийн хаан Юан хоёрын хооронд тулаан болно.
Цус орогч дайрдаг боловч огт нөлөөлдөггүй. Юан шууд л иж эдийн түлхэл хийж тэр хоёр тулдаж эхэлнэ. Юан цус орогчийн хааныг дэлб тэнгэрлэлөө өшөглөдөг боловч цус орогчийн хаан сөрсөн довтлоо хийнэ. Тулаан ширүүн болно. Эцсийн дайралтаараа цус орогчийн Юан хоёр талаасаа дайрал хийдэг ч Юаны сэлэм цус орогчийн хааны сэлмийг хуг цохин цус орогчийн хааныг дэлб цохино. Асар хүчтэй дэлбэрэлт болдог бөгөөд цус орогчийн хаан яг л шороо шиг жижигхэн хэсэг болж хуваагдан алга болсон байдаг. Юан Моффет хандан хоёулаа сүнсний ертөнцид хамтдаа зөндөө өөр гоё зүйлс хийж болно шүү дээ гэж хэлдэг. Муу бээцхэн жөтгөр. Маргааш нь Юан сургуультай хурж ирэх бөгөөд ангидаа мөн Моффиг гүнж хоёр орж ирнэ. Тэр хоёр шууд Юаны хажууд суух бөгөөд ангид байсан бүх өвгүүд Юаныг үзэн ядна. Үнэхээр үзэгсэнтэй хоёр эмэгтэйтэй хамт сууж байгаа учраас гүнж өчигдөр хамт унтсан гоё байсан дараачуудаа илүү удаан цаг хамтдаа өнгөрөөнө гэж хэлнэ. Ангиасаа Юан гартал ангийн хөвгүүд нь Юаныг зодох гэж хөөнө. Яг энэ үйл явдлын дараа Юан номын сангийн урд ирэх бөгөөд ном унших гэж орно. Номын санч Юаныг шидэт ном өгдөг. Тэр номыг шидийг Юаны голын ирэг дээр ашиглах гэж хэлнэ. Юан хэлснээр нь голын ирэг дээр ашиглах гэж үздэгч огт чаддаггүй. Номын шидтэнг дуудаж байгаад арай ч учрыг нь олоод байж байтал үзэгдэл соригдсон. Цус орогчийн ордон руу шилжих бөгөөд цус орогчийн нэгэн дайчин хаантайгаа мэдчиж байгаа харагдана. Мөн цус орогчийн ханхуу угсан гэдгийг хаанд хэлнэ, мөн нулимс асгаруулна. Цус орогчийн хаан юу ч болоогүй юм шиг хорон инээ. Тухайн мөчид Юан руу шилжих бөгөөд Юан усан дургуулсан зүйлээ нэг шидэд охин гарч ирнэ. Юан ашигласан шид нь амжилттай болжээ. Гэвч Моффи чиний амжуулах гэж байсан шидтэн биш байна гэж хэлдэг бөгөөд цэцгнээс дүрсэн шидтэн шууд Моффи руу болон Юан руу дайр. Тухайн үед дахиад нэг цэцэг ургах нь тэр цэцгнээс дахин нэг шидтэн гарч ирдэг нь нөгөө шидтэнгийн дүүн байдаг. Игч дүү хоёр бие биетэйгээ уулзсандаа маш их баяртай байдаг. Хоёр шидтэн охин маш их баяртайгаар таны төлөө зүтгэх болно гэж Юанд хэлнэ. Моффи харин артаас нь сэлмээрээ Юаныг даллана. Юан хоёр шидтэнг уцсандаа хийж орхино. Маргааш өглөө Юан захирал эмэгтэйтэй уулзах бөгөөд захирал эмэгтэй тун удахгүй цус орогчийн хамгийн хүчтэй дайчин гүнжийг авч явахаар ирж байгааг хэлдэг. Мөн энэ сургуульд үнэхээр аюултай учраас Юан гүнжийг аваад өөр тишээ явах ёстой гэдгийг хэлнэ. Юан ой дунд явж байтал нэг луута таарна. Луу шууд л манай хэд рүү галаар үлээх бөгөөд Юаныг таних байдаг бөгөөд маш их Юаныг үзэн яд. Ер нь бол яагаад гэдгийг бол Юан ойлгож чаддаггүй. Юан гих шидтэн лууг би устгахыг гэхэд Юан хэрэггүй гэж хэлдэг. Би өөрөө зохицуулна гэж хэлнэ. Юан болохоор ургамлын хүчээрээ лууг бариад яг устгах гэж байдлаа зүгтэж орхино. Манай хэд нэг асар том амралтын газар очих бөгөөд тэнд хоёр л өрөө байдаг бөгөөд оройн Юан гих шин шидтэнтэйгээ ерөнхийдөө бол Юан ярилцсана. Юанд хандан наад өмхий царайгаа надаас хол аваач гэж хэлдэг шууд. Юан харин Ленийг яагаад чи надад ингэж уурлаад байгаа юм бэ гэж асуухад харин Лений оюун санаа нь орон гарan тад байдаг бөгөөд бүр их уурлан Лян яг Юаныг алах гэж дайрдаг. Гэвч эзэн рүүгээ шидэнгүү дайрч болдоггүй гэдэг тийм хууль байдаг учраас Лян газар ухаан алдаж унана. Тэр үеэр хоёр дайсны тагнуул гараад ирдэг бөгөөд Ян сандран бүх шидэнгүүдээ шидийн намнасаа дуудана. Дайсны талын цус сорогч нар ирсэн байдаг нь лууч бас ирсэн байдаг. Луу цус сорогчийн талд ордог. Тулаан эхэлнэ. Бүгд л нэг хүн авч байлдаж байдаг. Юан харин луутай тулдахаар босон байдаг. Юан мэддэг ургамлын шидээрээ ашигладаг бөгөөд тухайн үед луу Юаныг галаар үлээж ухаан алдуулна ус руу унгаж орхино. Юан лууг занганд оруулсан байдаг. Тухайн мөчөд усны дотор үл мэддэг тэмдэг гарч ирсэн байдаг бөгөөд Юан тэмдэг сорно. Яг энэ үеэр асар том цэнхэр өнгөтэй тесрэлт болно. Юан дахиад өнгөрсөн цагт ирсэн байдаг. Тэр сэртэл урд талд нь Аано байж байх нь тэрэ. Тэр Аано дахиад нэг тоглоом тоглоцгоё гэж хэлдэг бөгөөд ойгоос нэг эмэгтэй гарч ирнэ. Тэр эмэгтэй Юан луунаас болж гимтсэн гарыг нэмчлэн Юан эмэгтэйгээс нэрийг нь асуухад Юксэн гэж танилцуулна. Юан дахиад өнгөрсөн цагийг гогцоонд ирсэн гэдгээ ойлгон Аано дахин нэг шид хийж тэр хоёр байр нь солигдож орхидог бөгөөд Аано шууд л модыг зөхөж лууг газар унгаж орхино. Луунд Аано тушаал өгөх бөгөөд Юаксаг тагнаж мэдээл олж өг гэж тэхгүй болж хамаар бишүүл хийж уун шүү гэж айлгаж орхино. Луу Юаксаныг тагнан Юаксаныг үнэхээр их асуудалтай эгчин өвчтэй гэдгийг хэлнэ. Түүхийг сонсон Аано төлөвлөгөө зохиох бөгөөд Ааног зогсоох гэж Юан оролцсон ч дахиад л бие нэвтлээд явчих нь яг л өмнөх шигээ. Юан үзэгчийн судалж хилцсэн гэдгээ ойлгож өөрийгөө NPC гэдгээ ухаарч байлаа. Аано яг л Юаны дүр тоглон Юаксан эгчий чинь авч чадах хурмгал надад байгаа гэж хэлнэ. Агууд ирнэ. Агууд аврах том мангас хамгаалж байдаг. Луу мангасыг албаас ирээж тэр хоёрыг өрхөнд оруулан алах гэж оролдоно. Мангас Юаксаныг дайрах үед Аано
Юксэнийг аварна. Юксэний хамаг хурдаараа босож цэцгнээс түүн Юан агуу нурж байгааг хараад Юксэнийг аврах гэж гүйх боловч Ану Юксэнийг авраад агууд Юаныг үлдээж орхино. Юксэн Ану гадагшаа гарсан ч мангас дагаад гараад ирсэн байдаг. Мангас тэр хоёр руу дайрах үед Юксэний дайрах гэж байгаад ухаан алдна. Ану мангасын дайралтыг хуруугаараа хамгаалж чаддаг. Тэгээд нэг л мэдхэд мангасын хамар дээр нь гараад ирнэ. Нэг нислаад мангас газар унаж орхин тэр. Мангас дээр байгаа сорвиг хараад луу ингэсэн гэдгийг шууд мэдэх бөгөөд лууг яг л хүл бөмбөгийн бөмбөг өшгөлөж орхиж байгаа мэт дил бөшгөлнө. Ерөнхийдөө бол Анугийн төлөвлөгөө бол игч Лион нэг имчилж чаддаг бөгөөд игчдүү хоёрын хоёуланд нь сайхан хандаж хооронд нь алцуулах адын санаа юм. Адын санаа нь амжилттай биелэл болж игчдүү хоёр бие биендээ үзэн ядаж нэг залуугаас болж бие биендээ дургуй босоор байдаг. Харин Юан хөндлөнгөөс үйл явдлыг харж юу ч хийж чадахгүй өөрийгөө NPC гэдгээ хүлэмжшөрнө. Яг энэ үеэр цус орогчийн хамгийн хүчтэй дайчин гүнж рүү дайрдаг боловч гүнж өөрийгөө шидээр хамгаалсан байдаг. Гүнжийг инкю гэдэг бөгөөд шууд дайснаа тэрвэрч чамайг харсандаа баяртай байна гэж хэлдэг. Тухайн мөчөд гадаа тулаан болж байдаг нь Мофи хоёр цус орогчтой тулдаж байдаг. Лион Юксэн хоёр хүлэгдсэн байж байх нь гүнж гадагшаа гараад яг юу болоод байгааг мэдэхгүй нойрмоглох зуур үзэгдэл солигдно. Цаг хугацааны Ану игчдүү хоёрын амжилттай хооронд нь муудалцуулж чаддаг бөгөөд Юксэн игчийн Анугийг байхыг хараад маш их хартаж орхино. Игчдүү хоёр хоёулаа шаналлалд автана. Хоёулаа уйлна. Оройн Юксэн хоёр ирж миний дүү би хайраа олсон гэж хэлдэг чи Юксэн. За ихчээ гэж хэлнэ. Би тань сүүлчийн удаа хоол хийж өгье гэж хэлдэг нь Юксэн. Хайртай хүнтэй хайртай гэдгээ батлах гэж Юксэнийг эргэж хардаг. Лион дүүгээ хараад яг дүүгээ алхаж байгаад юу хийж байгаагаа бодох зур дүү нь өөрийгөө бүлээд алчихна. Игчдүү хоёр гол руу орж аврах том цэцэг болон энэ үйл явдлыг хөдөлгөөс харсан Юан асар их уур хилэндээ автаж Ануг зохих гэж үстэл огт болдоггүй. Огт ондоггүй. Тэр хоёр зодол бөгөөд Ану Юаныг нэвшэртлэн зодно. Ану тэгтэл эн чин зүгээр л видео тоглоом шүү дээ гэдэг. Тэр хоёр дахин зодолдож байгаад Юаныг дахиад л ихсэн зэгтээ хүрээд ирнэ. Юан маш их уурлаж модыг зохиж болдог. Ану за тэгвэл чи энэ их хоёр дүү хоёрыг авар гэж хэлнэ. Бүх зүйл давтагдах бөгөөд Анугийн өгсөн боломжийг ашиглан Юан ирээдүг өөрчлөх гэж үзнэ. Юан игчдүү хоёртой ярилцсан дараа нь бүх юмын учрыг нь олчихсан гэж боддог. Боловч үнэндээ чадаагүй байд. Оройн бид нар хамтдаа хоол иддэг бөгөөд хоолнд нь унтуулдаг юм хийсэн байдаг. Юан ухаан ортол аль хизээний орой болсон байдаг. Юан гэр хоосон байдаг. Ян сэрээд гэр хоосон байгааг харан хамаг чалаараа гол руу гүнэ. Гэвч өмнөх үйл явдал дахин давтагдан Ану чи чадсангүй гэж хэлнэ. Юан би чадна гэж хэлнэ. Ану би чамд дахиад нэг боломж олгоё. Энэ бол сүүлийн удаа юм шүү гэж хэлдэг. Дахиад л бүх зүйл эхэлнэ. Өмнө нь бүх зүйл давтагддаг шиг яг хутгалах үйл явдлыг хүлээж байгаад Юан чарлаж гарч ирэн аллахыг зогсоодгоо. Игч чинь чамайг үзэн яддгүй гэж хашгирна. Тэр хоёр хоёулаа үлэн гэвч Ану Юан гарч уулзахад Юан чи өнгөрснөг өөрчлөж чадахгүй гэж хэлдэг бөгөөд Юан үнэнтэй эвлэрч уйлна. Бага орчинд гинт өөрчлөгдөх бөгөөд Юаны алган дээр Лиуник гарч ирнэ. Хийсэн бүх зүйл чинь баярлаа гэж хэлнэ. Тэгээд үнсэж орхино. Мөн тэд хамтдаа одоо цагтаа босч ирнэ. Мөн Лиун одоо цагт найзууд чинь чиний тусламж хэрэгтэй байгааг сануулж хэлдэг бөгөөд лууч хамт явна. Бодит ертөнцид луутай хамт Юан хамт ирэх бөгөөд Юан Лиуниксийг тэрвэрлдэх бөгөөд тэр хоёр нэг цул болж усны жүтгэрийн дүрд орно. Цус орогчийн хамаг хүчтэй тулаанчтай Юан тулдах бөгөөд үнэхээр л усны жүтгэрийн гисэн шиг л усыг гарамгаа сайн ашиглах бөгөөд усыг мөс сулгах чадвартай болсон байлаа. Цус орогчийн туслахууд нь цуг бүгдээрээ л Юан руу дайрдаг боловч дайралтууд нь огт Юанд нөлөөлөхгүй. Юан сүүлд Мофитой нэгдэх бөгөөд бүрч илүү хүчрхэг болж хуурна. Хүчийг шууд цус орогчийн хамгийн хүчийг мэдэрч доошоо ингэж дарамт авах боловч шууд л дайрна. Мэдээж тулаанд мэдээж Юан хав илүүрхэх бөгөөд цус орогчийн хамгийн хүчтэй зэрэг олон хувирж яг Наруто шиг сүүдрийн хөлбөрттэй болдог ч Юан амархан устгаж эцсийн зохилтыг хийх гэж байтал гүнж гарч ирэн болцгоо гэж хэлнэ. Гүнж манаа найз гэдгийг хэлнэ. Юан найз нь гүнжтэй салах ёсхийн ичвэртэй байдалтайгаар би хизээш чамтай дахиж уулзахгүй гэж хэлээд яваад өгнө. Тухайн мөчөд Лиан Юаныг өнгөрсөн өөрчилсөнд баярлаа гэж хэлээд голын сүнс болон хуурдаг. Асар хүчтэй ягаан гэрэл асан Лиан үрд алга болно. Юан ном руу хоёр шидтэнгээ хийх бөгөөд ингээд хоёр шидтэнтэй болж байгаа. Юан гүнжтэй хамт нар мандахыг харна. Тэр хоёр хязгааргүй улам луу хүлэглэн хамт нисснээр аним дуусна. Part 1-ийг маш их лайкер миласны хүчээр Part 2 дээр шууд анима дуусглаа. Чадах ятгаараа хурдан орсон шүү.
дараагийн 2 дугаар үйлрэл нээлтийг хийвэл тэр доор нь хийнэ. 1-р зурвал ингээд дууссан. Харин тэр хүртэл надад бэлдсэн тун сонирхолтой аним бас комикуд байгаа. Та нарт бэлэн болгох гэд хүлээгдэж байгаа шүү. Subscribe болон хонхоо дараагийн аним төшлөө тэр доор нь үзээрэй.